манай мужид нь болохоор New South Wales буюу Шинэ Өмнөд Уэльс гэдэг нэртэй мужид байгаа. Энэ нь Австрали улсын хамгийн анхны мужуудын нэг ба бас хамгийн том эдийн засаг улс төр гэсэн бүхий салбартаа тэргүүлдэг мужуудын нэг юм аа. За 2016 оны одоо судалгаагаар манай мужийн нийт 8 сая хүн амтай ба 8 сая хүн амын маань 5.2 нь одоо Сидней хотод амьдардаг гэсэн судалгаагаар гарсан байлээ. За яагаад ингэж одоо New South Wales буюу Шинэ Өмнөд Уэльс гэж нэрлэгдсэн бэ гэхлээр 1770 онд Ахмад Cook одоо Австрали улсад ирэхдээ хамгийн анх New South Wales мужид газарсан байлээ. Тэгээд энэхүү мужиг одоо Шинэ Өмнөд муж гэж нэрлэхээр шийдээд нэрлсэн байгаа. Тэгээд манай муж нь болохоор өөрөө Victoria, South Australia, Queensland гэсэн 3 мужтай хилэлдэг. Тэгээ нийтдээ газар нутгийн хэмжээ нь болохоор 8642 км квадрат нутгийг эзэлдэг ба Австрали улсын газар нутгийн хэмжээний 10% нь одоо эзэмшдэг юм уу жаа. Тэгээ манай мужид дээр та ирэх юм бол маш олон сонирхолтой газруудыг үзэх боломжтой ба хүн болгоны хамгийн сайн мэддэг Sydney Opera House маань манай мужид байрладаг байгаа шүү. За ингээ бүгдээрээ миний зүгээс та хэдэд яг ямар 5 газар үзүүл хамгийн тохиромжтой вэ? Тухай хамгийн ихнийх нь мэдээж Sydney Opera House. Opera House маань хамгийн алдартай ба хамгийн их одоо хүмүүс Opera House-ыг үзэхээр ирдэг байгаа. Тэгээд жил болгон хэдэн сая жуулчин зөвхөн Opera House-ыг үзэхээр Австрали улсад ирдэг гэсэн судалгаа өгдөл байт юм бэлээ. Тэгээд энэхүү одоо Opera House маань 1973 онд үүд хаалгаа нэгдэж байсан ба тэгээд хамгийн алдартай одоо аялал жуулчлалын төв юм аа. Тэгээ энэхүү одоо юуны маань хажуу талд нь Sydney Harbour Bridge гэдэг байгаа. Энэхүү bridge-ийн тухай би нэг сонирхолтой юмыг олж мэдсэн байгаа. Энэ болохоор гүүр байгаа шүү. Тэгээ энэ гүүрийг маань болохоор нийт одоо 1400 ажилтан бүр 8 жилийн турш одоо байрж байгуулсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр сонирхолтой бас тэгээ бүхэл бүтэн 1400 ажилтан 8 жилийн турш ингээд нэг одоо ган гүүр ингээд барьсан гэхлээр чинь үнэхээр гагуу бүтээн байгуулалт гэдэг нь болохоор эндээс харагдаж байгаа. За ингээд дараагийн одоо та бүхэндээ хоёр дахь газрыг танилцуулъя гэж бодож байна. Хэрвээ та одоо уул хатаар аялах, уул хатаар амьдрах одоо уул руу амьдрах дуртай хүн бол та заавал Blue Mountain гэдэг цэнхэр одоо уус гэсэн юм нэртэй газар руу очих ёстой. Энэхүү Blue Mountain нь ерөөсөө Сиднейгээр тренер 1 цаг илүү 1-2 цагийн хооронд яваад байдаг газар байгаа. Тэгээ энд болохоор дэлхийн бүр соёлын өвд одоо бүртгэгдсэн Blue Mountain гэх National Park маань байрладаг байгаа ба энд ингээд маш том ингээд 3 ихч гэсэн нэг юм хад бас байрладаг. Тэгээ та бүхэн тэднийг үзэхээс гадна маш олон сонирхолтой галерей музей зэрэгүүдийг хүртэл үзэх боломжтой Blue Mountain очсноо. За одоо бүгдээрээ 3 дахьтай танилцъя. За 3 дахь нь болохоор хэрвээ та одоо усан сэлэх дуртай, далайтай ойр байх дуртай хүн бол та заавал Byron Bay гэдэг газар руу очиж үзээрэй. Ингээ Byron Bay гэдэг газар маань бас их өөр бас олон зүйлээр алдартай нь болохоор мэдээж йог одоо бэлтгэл хийдэг хүмүүсийн очдог бас нэг газруудын нэг ба энэхүү газар маш олон төрлийн сонирхолтой одоо захтай гэсэн байсан. Тэгээд сонирхолтой маркет энэ төр гардаг. Дэмжин нь одоо өөрөөсдийнхөө одоо иннээр зөв иннээр яаж сэтгэл санаагаа тайвшруулах уу энэ төр гэдэг тийм одоо сүнслэг байдлыг илүү одоо ингээ хэрхэмлдэг одоо хиппи маягийн хүмүүс бол хамгийн их зориулсан газар гэсэн байна. Тэгэхээр та бүхэн бас Byron Bay-д очиж үзээрэй. Тэгээ та Byron Bay-д очсноор бас халим харах боломжтой. Хэрвээ халим үнэхээр харахыг хүсвэл 6-аас 11 цагийн хооронд та очивол яг жинхэнэ халимныхын нөлөөлөл байгаа шүү гэж хэлье. Дөрөвдүгээр нь алдаад миний хувьд болохоор хамгийн дуртай газар байгаа. Яагаад гэхээр би өөрөө вайн уух дуртай. Ингээд энэ газар нь болохоор Австрали улсын хамгийн том одоо усан үнсмийн одоо газар гэсэн нэр одоо их алдартай. Region гэдэг. Энэ нь болохоор Hunter Valley гэдэг нэртэй. Энэ нь Сидней хотод 2 цаг яваад байдаг газар байрлал газар байгаа ба маш олон төрлийн одоо усан үзэм вино хийдэг
газруудын одоо байрладаг газар нь та тэнд очсноор төрөл бүрийн вино уухаас гадна хамтад сайхан хоолнуудыг хүртэл идэх боломжтой. Авдах юугийн танилцуулъя. За тэгэхээр Австрали улсыг бид нар маш ингээд халуун орн гэдгээр төсөөлдөг шүү дээ. Тэгэхэд энэ халуун орнд бас та цас үзэх боломжтой гэвэл та итгэж байна уу? За хэрвээ та Snowy Mountain гэдэг газар очих юм бол энэхүү цасыг үзэх боломжтой ба Snowy Mountain далайн түвшнээс хамгийн дээр байдаг олон одоо уулнууд Австралийн хамгийн өндөр уулнуудын байрладаг газар байгаа юм а. Энэхүү газар нь болохоор та мэдээж өвлийн улиралд очиод илүү ингээд цас үзээ, цанаар гуулгах, цан чангаар гаргаар гуулгах ингээд олон сонирхолтой зүйл хийж болно. А тэгтээ та өвлийн улиралд очихгүй байсан ч гэсэн очиод ингээд дэлхийд одоо мэдээж ЮНЕСКОд ингээд соёлын өвдө орсон парк энтрээ цугаалаад, морь унаад тэгээд олон сонирхолтой зүйл бас хийх боломжтой байгаа. Ингээд миний зүгээс энэ 5 хувийг та бүхэн санал болгож байна. Тэгээд та хэд бас манай ингээ модерн зочлох юм бол өөр бас олон сонирхолтой зүйлүүдийг одоо интернетээс олоод тэгээд дуртай юу л одоо очиод үзэх боломжтой гэж хэлмээрээ шүү. За баярлалаа.